За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бас нэг нууц байна. Монгол улсын газрын зураг, кадастрын зураг байж байна. Үйл хөдлөх хөрөнгийн кадастрын зургууд байж байна. Монгол улсын хэлийн зургууд байж байна. Монгол улсын 1/600 мянган хавтгаа дөрвөлжин газар нутгийн палан зургууд байгаа байхгүй. Одоо бүгдийг алдчихсан сууж байгаа байхгүй. Хаанаас яаж олж авах вэ? Тийм ээ. Газрын гүнд одоо ингэ тараага хийцэн байна шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээнүүдийг Монгол улсын Ариун Марс төвийн Эрдэнэтийн өөрийнх нь үндсэн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээнүүдийг газрын гүнд аваачаад хогийн сав руу хийцэн байгаа байхгүй юу? Тэгээ тийм аюултай хулгайч нар одоо Монголд байж шүү дээ. Тийм учраас энэ бүхнийг одоо даруй одоо зохион байгуулж маш одоо шуурхай арга хэмжээгээр зөв зүйтэй байдалд нь оруулахгүй болохгүй шүү. Аминдаа одоо өөрийнх нь үйл хөдлөх хөрөнгийг өгөхгүй гэсэн тийм муухай бэртгчин санаатай, тийм одоо муухай хулгайч санаа одоо газрын албанд байсан байж шүү дээ. Тэгээ үүнийг одоо тасан зогсоох үйл ажиллагааг одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ажиллаж байсан хуучин офицеруудыг маш сайн анхааруулж хэлэхгүй болохгүй байгаа шүү. Ер нь бол